сайн уу эрхэм хүндэт үзэгчтэй. Та бүхэнд энэ үчийн мэндийг хүргэе. Юуны өмнө цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан суугаад та болон таны гэр бүл өөр хүүхэд найз нөхөд хамт олондот нь энэ гайхамшигт үдшийн мэндийг дэвшүүлж ирж буй шинэ ондоо үргэлж халуун дулаан урамсгал инээд байслаар дүүрэн байх болтгоо гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлээд энэ үдшийн хөтөлбөрөө эхлэх гэж байна. Шинэ жилийн баярыг тохиолдуулан XTV студиэс үзэгчид та бүхэндээ бэлтгэн хүргэж буй манай өнөөдрийн хөтөлбөрт та бүхний үзэх дуртай Wow, саятан, X музик зэрэг олон сонирхолтой нэвтрүүлгүүд таныг уйдахгүй гэдэгт бид бүхэн итгэж байна. Үзэгч та дэлгэцэндээ ойртон суухыг урьж байна. Ингээд өнөөдөр бэлтгэсэн мэдээ сурвалжлагаа одоо толилуулъя. Нэгдүгээр амарч газарт өнөөдөр онцгой сайхан олон үйл явдлууд боллоо. Энэ тус амарч газарт 4 ихэр хүү төрсөн бол мөн энэ төрөхөд манай улсын нэгэн алдар цуутай одын ихнэр амарчжээ. Ингээд улсын багшийн их сургуулийн урдлын яг замын урд байдаг та бүхний сайн мэдэх Арслан дээгүүр Янсан аймгийн голын хашаан дотроо гоё эмхтэй хөшөөтэй нэг тийм за тэр хавьтал байдаг нэг тийм эмнэлгээс манай аглан мөхгөл нар газар дээрээс шууд сурвалжлага хүргэх гэж байна. болоо таны сэтгэл ямар вэ? Сэтгэл гачи сайн байна. Шинэ оны басндаж би дөрөв хүүтэй боллоо. Би бүхэн. Би дөрөв сайхан бүх хүүтэй боллоо гэж бодчих. Миний их биш надад гачи сайн билий байлаа да. Энэ над үнэхээр сайхан үйл явдал чинь. Та ингээд дөрөв их хүүхдтэй боллоо. Ингээд таны талдаа ихнэрээ чинь тал ихний удам би. Манай ихнийг талч байхгүй, би талч байхгүй. Ерөөсөө ихний удамгүй өндөр хүмүүсээс ихэр төрдөг юм биш тий. Төрөлтөж яагаад. Дөрөв баатар идсэн. Энэ манай найз, миний бүр тосны найз. Манай хөрш. Манай их харин ихний удамтай юм билээ. Сайн байна та тань баярын мэнд хүргэе. Сайн баярлалаа. Та яагаад үлдээд байгаа юм бэ? Таны энэс баярын өдөнсөг үү? Үгүй яах. Миний мунаад дөрөв их хүүтэй болчихсон би баярлалаа. Амьдрал үнэхээр өөр болт юм байна. Тооцтой болт юм байна. Миний тосны найз. Би ч одоо жолооч хүн. Тээвэр дөрөөс 2-3 сараар алга болчих. Ирээд ихнэртэй мөнгө багсаалт мөнгө шидчихэл тээвэр явдаг хүн. Манай энэ хүсэл манай миний арга ирээд сайхан миний ихнэрийг аламжлаад ингэ явдаг биш миний бүр тосны анхаас би өглөө хоол аваад өгс яах юм бэ? Би хоол хөөхдөж аваад ирэхэд аваад ирж байгаа чи. За энэ над үнэхээр сайхан явдал болж байна. Ингээд бүр ихэн удамгүй мөртлөө дөрвөн ихэр хөөх сурулж байгаа нь хажуу айдын хөрш ихэн удамтай хүн бас үнэхээр нөлөөлдөг юм байна. Монголын хөрс маш олон байх болохоор нэгдүгээр төрхөөс мөхгөл мэдээллээ. Ичээ та байж л та. Ичээ та нэг нэртэй хүн төрсөн юм биш үү? Та нэг ганц хоёр асуулт өчигдөө үлчээ. Ичээ тон ихмөө инглиш чи ямар? Ихний байдал нь ямар шүү надад хүндрэлтэй төрсөн гэж яригадад энэ хэр миний орсон. Хүндрэлтэй төрсөн ягараа мэдчихтэй та нар. Хөрхийн дээр би энэ мод тусал залгуулаад гихтэл байж ч байна. Би танд ямар ч ярилцлага өгөхгүй мэдөө. Тэр хүний ямар байгааг би мэдээлэх шалгуу тань мэдээгүй. Ичээдгүй ийм бас нэг сонирхолтой юм байна. Хитэн хил төрсөн бол би өөр хамтаа хайхгүй. Надаас сэтгэл хөдлөлт битгий ярилцлага өгөөрэй гэж бүр өөртөө надаас бүр гүйсээ мэдөө. Би хэлсэн хамтаа хүрэн би тэгэж хүний юм нууц тодорхойхгүй. хитэн хил төрсөн бол юу гэсэн үг юм? Танаа одоо ямар сонирхолтой юм бэ? Түрүүхөө нэг хүн ирээд 5 хил төрсөн юм хэлээд өгч үнэхээр 5 хил төрсөн нь үний юм уу гэж асуусан. Өглөө хүн нэг хүн ирээд 2 хил төрсөн нь үний юм уу гэж асуусан. Нэг 2 хилч төрнө 5 хил төрнө тааш юм аа тийм. Ингээд 5 хил гэж бодлоо цуурч байгаа байхгүй тань. Ингээд бодлоо мэдээллийг дамжуулж байгаа байхгүй. Сонирхол та нар ирэх тийм би мэдэн шүү таанд бай. Энэ хүүхд чи 3 хил 600 төрсөн мэт. Хүн 3 хил 600 төрлөө шүү дээ ер нь дунджаа. Ингээд төрсөн хүүхдээ чи 5 хил 2 хил гэдэг гадар яриад байгаа. Та ингэж юм гойлоо байхгүй. Би ярьсан байхгүй. Би чамд хэлэхгүй. Бид хэлсэн. би бүгд та ядаж хүү юу охин уу ихнийгээ дүүрээс мань эцгийгээ юу ихийгээ юу хүүхд тэнийгээ дурдээ. Чи хэлээд өгөө надад. Хүүхд тэнийгээ дурдээ. Хүүхд анхны өвчээ эцгийгээ дурдээ юм аа. Эцгийгээ дурдсан хэмаатас гол цагаан хэлчихэж байгаа. Чам юу гэж чам мэдээхгүй. Гүн ихчээ та байж л та. Юу н одоо энэ эмнэлэгт ихнэргээ хийж байгаа хугацаанд нөхөр нь хэр сэтгэл тавьж ирэж юу? Ямар сарны юм хасад сэтгэл тавих бүсэг гэж явна гэдэг. Тэр чи өдрөө 3 үеж идэр эцэг чинь дөө. Ихнэр ирэхэд 3 үеэд шүү өөргөнд. Та хэд ирэх юм? Хэд имжих юм би танд хэлэхгүй.
Нууц амраг нэгж нөө нууц амрагтай байсан нэ тэргээд юм гадуур энэ үнэн үү? Дөнгөж төрсөн амт чи ямар нэг нууц амраг байдгийг вэ? Ямар нэг нууц амраг байдгийг хэлээч чи. Нууц амраг гэж юу юм бэ? Тэгвэл чи ямар нэг нууц амраг байдгийг айгүй л хөөрхийн айгүй тэр мэдсэн юм шүү дээ таа. Орой нэг үү зат хөөрхийн барайны шил тараг мараг юугээ их мэрээд оройхон хөөг зогон дээр нэрээд хөөг зогсож байгаа явдیں۔ Айгүй тэрийг хэлэх гэж юм уу та нар? Үгүй та нар битээ тэгж юм ээ. Би тэр зат ингээд та нар юу хийх вэ? Та өөрөө юу боддог нууц амраг? Юу ч боддог юм. Тэр чамд ямар авах вэ? Эсвэл үнтэй зүгдээ шүгж байгаа юм. Чөөрөө юу ч боддог нууц амраг. Хомонд их үндэ гараад байгаа үстэй. Тэр сайхан дээр ямар үсэн нэг сэтгүүлээр нууц амраг гэдэг бол би чи юу гэрчдэг вэ? Нууц амраг гэдэг бол юм чи бай. Игчээ. Уу танайгаа 2 3 асуулт ингэ. Үгүй игчээ та би таныг үүж штэ. Үгүй. Чи би таныг үүж штэ. Би ажлаа алдаад. Татахмахгүй би чамд өгөхгүй байгаа. Тус төрхийн нэг чимчээс энэ тухай ам алдуулж чадсан. Нэгдүгээр амарчаас аглуу мэдээллээ. Өнөөдөр нийслэлийн нэгэн дүүргийн шүүх танхимд маш сонирхолтой элэг амаар шүүх хуралдаан болж өнгөрлөө. Энэ нь өвлийн үгэн байдаггүй талаарх маргаа юм. Эргэн өвлийн үгэн байдаггүй гэж хэлснийхээ төлөө ял сонсохор болсон байна. Энэ тухай мэдээллийг манай сурвалжлагч Шулга Огийн мэдээлэх болно. Болооч. Шулга оюун чимэг мэдээлнэ. Сурвалжлагч оюун чимэг мэдээлэх болно. Та ямар шиг гэдэг ба? Үдштэй манай XTV мэдээ маань одоо шүүхээс үргэлжлэж байна. Тэгэхээр дөнгөж сая манай энэ шүүхийн танхимд одоо урд өмнө хизээч болж байгаагүй нэгэн он сонирхолтой бас үзэгчдийн анхаарлыг маш ихээр татж байгаа нэгэн шүүхээс болж байгаа. Тэгэхээр одоо та бүхэн уг хэргийн холбогч онтой уулзах. За ингээд та одоо манай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ үү? Би ерөөсөө дэлгэрэнгүй мэдээ өгөөдөх юм байхгүй хүн болгон мэдж байгаа шүү дээ. Мэдж байгаа юм гэж хэлсэн байхгүй би хүүхдүүд үнийг хэлсэн. Өвлийн өвгөн аав орчлон дээр яг тийм жинхэнэ хүн байдгүй маа гэж хүүхдүүд үнийг хэлсний төлөө одоо намайг гээд заграаны арга хэмжээ аваад одоо ингээд саатуулах чинь шүү дээ. Хүүхдүүдийг үннээр нь хүмүүжүүлэх ёстой шүү дээ. Үнний төлөө өвлөөгөө авах гэж байдгүй үстэй байхгүй. Тэр байдаг юм хэрэг байдгүй гэдэг юм. Өвлөөгөө хаа байдгийг? Хаа нүдий? Хөдөөгийн хэлэх гэж. Өвлөөгөө дачи өвлөөгөө гаргаад чи. Ханаа дугаач. Уг хэргийн байцаагч Баатаргуудаа уулзах гэж байна. Та одоо дэлгэрэнгүй үнэн мэдээллийг одоо манай байдаг тийм ээ. Байд юм аа. Эргэн онон бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон телевизийн хэрэгслийг ашиглаж бол ард түмний хүүхдүүдэд бол өвлийн үгэн байдгүй гэдэг мэдээллийг бол тараасан байгаа. Энээс үүдэж одоо хүүхдүүдийн сэтгүүд одоо хүүхдүүдийн ертөнцийг үзэх үзэлд бол бас жоохон юм муухай нөлөөлсөн гэдэг үднээс захиргааны хариуцлагын хуулийн дагуу бол эргэн ононд 500 мянган төгрөгөөр торгож шинэ жил дуустал бол одоо саатуулахаар шийдвэр гарсан байгаа. Тий, ингэж байгаа байхгүй? Тий. Та гомдтой нөө. За тий өвлөөгөө хаа байдгийг? Байд юм аа. Хаана байдгийг? Хайлаа уулнад богд уулнад юм юу хийдин тэн? Юу хийдин тэр өвлөөгөө? Тийм байдгүй. Та өөрөө ингэ сахад наацад өвлөөгөө авч хүүхдүүдэд хуурдаг үстэй. Хүүхдүүд чиг итгээд өвлөөгөө авах хүлээгээд байдаг штэ. Тэгж хүүхдүүд хуурж болдгоо байхгүй юу? Үнний төлөө ёсны төлөө намаа ингэж байгаа байхгүй юу? Би үнний төлөө явна. Өнгөөд явах уу? Өхөр тэргээр туулаг үүсдэг байхгүй юу? Өнгөөд явах уу? Гаргаад өгье заяа. Өхөр тэрийг гаргаад өгье захаас би. Та тэгээд өхөр тэрийг туулаг үүсгэж харъя. Үз хэрэгтэй. Өхөр тэргээр туулаа юу? Юу хийж болно да? Яаж үүсгэх би танд өхөр тэрийг гаргаад өгье. Өхөр тэргээр та туулаа авчиж хүмж үүсгэж заяа. Чамд ямар хамаатай? Та Өхөр тэрэг өвлийн үгүй аваа ямар хамаатай? Холбоотой. Өвлийн үгүй байдгүй ахгүй. Өвлийн үгүй байдгүй ахгүй юу? та дугаа. Өвлийн үгүй байхгүй. Өвлийн үгнээ гаргаад ир. Өвлийн үгнөө гаргаад ирээ. Тийм үгэн байдгийн бол. Өвлийн үгнээ гаргаад ирээ. Одоо үзэгч та бүхэндээ нэгэн сэрэмжлүүлэг мэдээг хүргэе. Шинэ жилийнхэн гадаах гоё чимэглэлийг албан байгуулалт сонин шийдэл янз бүрийн хэлбэртэйгээр хийх болсноос нэгэн сониучир өнөөдөр шинэ оноо төмөр тэрж ухтах төглөө. Яагаад сониуч хийх болсны учрыг манай сурвалжлагч хулан тайлнаа. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ 12 дугаар сарын 31-ний энэ сайхан баярын өдөш Улаанбаатар хотод маань нэг сонин үйл явдал болоод байгаамаа. Энэ талаар мэдээлэхээр XTV телевиз маань халуун цэг дээр нь ирээд байна. За сайн байна уу та? Сайхан баярлах гэж байна уу? Сайн байна уу? Гэхдээ та яахаараа хилээ энэ төмөрөнд наачдаг байна аа? Окей яха да баярын хөргийа. Одоо ийм ястангаа саваахан нохоо санд гоцтой яаж яах вэ? Яагаад ийм болчихсон юм бэ? Ийм болсон юм аа.
байна одоо? Гэхдээ яг хүүхдүүд мессеж ирсэн. Одоо ирэх хаа. За тэгээд та сайхан баярлалаа. Танд амжилт хүсье. XTV телевизээс хулан мэдээллээ. Иракт шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар сонирхохоор манай тусгай сурвалжлагч Баатархүү тус улсыг зорьсон билээ. Ингээд сурвалжлагч Баатархүүтэйгээ холбогдъё. Баатархүү сонсож байна уу? Баатархүү сонсож байна уу? Баатархүү сонсож байна уу? Сайн бацгааны өргөн мөндөд үзэгчтэй. Иракийн Мосулгатаас XTV-ийн тусгай сурвалжлагч Баатархүү мэдээлж байна. Өчигдөр буюу 2004 оны 12 сарын 30-ны өдөр Иракийн Мосулгатад босгогчдын удирдагч Аласавахир болон холбоотны хүчний цэргүүдийн хооронд хийж байгаа тулалдаан зогсож улмаар хоёр тал хамтран нийлж шинэ жилийнхаа баярын үйл ажиллагааг хийлээ. Уг баярын үйл ажиллагаанд дэлхийн номер 1 алан хядагч Осама бин Ладен өвлийн үгэн болж холбоотны хүчний цэргүүд болон босгогч нарт бэлгийн гардууллаа. Ингээд энэ байдлаараа шинэ он гарах юм бол энэ жаахан бэлгэдлийн чанартай үйл явдал юм гэж ойлгож олон улсын ажиглагч нар үзэж байна. Ингээд Иракийн Мосулгатаас XTV-ийн тусгай сурвалжлагч Баатархүү мэдээллээ. Нийт Улаанбаатарт байгаа Монголын ард түмэнд баяр хүргэе. Одон жимээ чамд гэсэн баяр хүргэе. Баярлалаа. Манай агуу хүүхдэд бас баяр хүргэе. Мэдээллээ. Заашлаарай. Маш сонирхолтой мэдээлэл хүргэсэн Баатархүү чамд баярлалаа. Эрхэм үзэгчдээ, үүгээр манай мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Үзэгч та бүхэн ирж буй шинэ оныг эрч хүчээр дүүрэн ухтаарай. Танаас цацарж байгаа гэрэлгээгээ бусдыг ч бас гэрэлтүүлж байх болтугай. Шинэ жилдээ сайхан баярлаарай. Эрхэм мөндөд телевиз үзэгчтэй. XTV студиэс шинэ жилийн баяр зориулсан саятан болохыг хүсвэл хөгжөөн төвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн дугаард Тошлоо банк ус санхүүгийн байгууллагын ажилчин албан хаагч нар оролцож байгаамаа. Манай анхны оролцогч Тошлоо банк ус санхүүгийн байгууллагын захирал Болдоотрын Баатархүү оролцож байгаамаа. Болдоотрын Баатархүү өхөр жилдээ өхрийн ордных дуулах дуртай дуу өхөрчин хөө хобби зүүн цагт гарч үнэний дэлэн шавтрах эдэг дуртай хоол өхрийн хэл үнэний сүү ширээний ном цагаан толгой хүндэлж явдаг хүн хөдөлмөрийн баатар өхөрчин доноо үзэх дуртай кино морьточ болоосай хэлэх дуртай үг үннээр явбал өхөр тэргээр туулайг үзээ. Хин асуултанд оръё. Эзэн богд Шингис хааныг хүүхэд ахуй цагт нь хэн гэж дууддаг байсан бэ? Нэгт Темка, хоёр Тэмүүжин, гуравт Чингис, дөрөвт Тэнгэрийн хүү. Цаг явж байна. Танд 3 боломж байгаа. Утсаар ярих 50% авах үзэгчдийн санал асуулга. Энэ Тэмүүжин гэдэг юм байна. Үгүй. Темка. Найзууд нь Темка гэж дууддаг байсан байхгүй юу? Та манай 5,000 төгрөгийн өртөө боллоо. Хоёрдугаар асуулт. Архангай аймгийн Их Тамир суманд айдаг нэгэн сонин байрлалтай тогтсон
Мэлхий. Мэлхий хаад, ёол хаад, ээж хаад тайгар чулуу шүү дээ. Тэ? Энийг харж байгаа үстэй тий? Тайгар хаад. Ада баяр хүргэе. За зүгээр. Ада 5,000 төгрөний эзэн боллоо шүү дээ. Тэглээ. Их мөнгө шүү. Юу бодож байгаа юм? Их мөнгө шүү гэж. Байна уу? Ах нь ажилтай байна. Тий. Төрсөн өдөр чинь юу? Өвчтэй жана цэпнээс нэг сая төгрөг аваад явчих штэ тий. Олоолаа байгаа юм уу? Өөрөө 2 саяг нэмж аваад найзуудаа 100 мянган тасал бэлгэчихгүй тий. За. Би ажилтай байна ажилтай. За. За юунд зогслоо? За. Нэг дөрөв юм болохгүй шүү. Үргэлжлээ өрөөл. Чи минь дөө яах гэдэг юм бэ хөөе? Чи юм ажил явж байгаа юм дэ. Чи нааштай. Чи энийг гаргачих яа бидхүү. Чи гарч та. Чи би энэ юм хийнээр байна. Санам түрүүнээс хойш тэгээд байгаа байхгүй тий? За. Захирлаа гэ. Чи түрүүнээс хойш тэгээд байгаа байхгүй. За. Эгмүндэд үзэгчтэй. Саяхан нэвтрүүлэг үргэлж хийж байна. 3 дахь асуулт. За. 3 дахь асуулт. Эдээний дээд хамгийн сайн чанартай бүтээгдэхүүн аль нь вэ? 4 үнэ байгаа. Тийм байна. Виски, вино, нэрмэл, хара. Аль нь? Хэн боломж байгаа цаг явсан. Юу яа? Уцаар ярь. Та нэг төвлөр байгаа тийм үү? Та энэ рүү залах уу? Найз руу. Би юу яа? Эхнэрлүүгээ залгая. Хамгийн ойр. Зин дугаар хэлээ. 99 11 Байна. Сайн байна уу? Та тантай саяхан нэвтрүүлгээс ярьж байна. Ямар нэвтрүүлгээ? Саяхан нэвтрүүлгээс та одоо нөхөртөөгөө ярь да. Байна уу? Байна. Би Баатархуу байна. Гэ энэ манай нэг энэ нэвтрүүлгийн хөтлөгч үнэ наачаа. Би хөтлөгч нь байна. Энэ би саяны нэвтрүүлэгт орж байна чи учрыг нь ойлгол да энэ нэвтрүүлэгч юм байна. Би ихчээ би согор ганаа бичээ. Нэвтрүүлэгч нь байна, аглуу гэд нэвтрүүлэгч байна. Нараа миний хана ингэлдэ чи. Би нэг асуудал энэ цаг яваад байна штэ. Энэ хамгийн Гэ би харин штэ харин одоо энэ хөөе би нэг асуудал л да энэ хамгийн шилдэг бүтээгдэхүүн гинэ. Тэгээд энэ дотор заяо нэг нь хараа гэж байна, виски гэж байна, вино гэж байна, нэрмэл гэж байна. Энэ дөрвийн аль нь сайрах вэ гэж би чамаас асуух юм аа. Одоо чинь одоо сонгож уудаг болоо чи. Би сонгож хийх харах үүрэгтэй чи. Тэгээ би тэгээ алийг нэг юм чи нэг тоо. Хараа юу те? Хараа гинэ. За. Харааг сонгож байна уу? Тэг эхнэрийнхээ хэлснээр л одоо харааг сонгож. За ямар ч байсан утсаар ярьсан боломж авсан та дахиад 5,000 төгрөний. За ингээд дөрөвдүгээр асуултанд оръё. Энэ бол бас хөгжинт асуулт юм аа. Намган дандирдаг, ногоон өнгөтэй, мэлэр ихлээд хийгээр төгссөн ваг дуутай тэр амтэн юу вэ? 4 хөлбөр байна. Завцаа, мэлхий, баава, динзаавар гэсэн амттай. Танд 2 боломж үлдсэн байгаа. Өнөөдөр ер нь баярын өдөр болж байгаа юм байна. Ингээд бас тий. Нэг боломжоо ашиглая гэж бодож байна л да. Хамт олноосоо асууя гэж бодож байна. Зүг.
За тэгэхээр үзэгчдийн манай хамт олон нь юу гэж бодож байна? Дөрвөн хэлбэр байгаа. Сарцаа, нэхи, баава, динзаа. Хамт олон намганд амьддаг ваг гинэ. Аа. Яагаад одоо мэд. Тэр ихлэд хийгэр дуусна ч баавга л байгаа. Баавга гэдгийг авъя да. Эргэлцэхгүй бүр шийдвүү. Гэхдээ харин шийдлээ баавга. Баяр хүргэе үзэгчтэй. Энэ бол XTV студ ажилчин албан хаагт хамт олонтой нь хуйлдаж ийм сюрпризийг захиралдаа барьж байгаамаа. Энэ бол мэдээж энэ бол мэдээж намган амьдрал ногоон өнгөтэй мэлэрглэг хийгээд дууссан мэлхий байлаа. Тийм баха. 5,000 төгрөгийн эзэн болоо. Ой чи ихтэй дээ. А? Чи гачин байш юу? За ингээ хамгийн сүүлийн асуулт. Өндөр хадан хясан дээрээс. За. Нэг хүнийг түлхэж унгаах нэ. Энэ дөрвөн хувилбар байна. Ээж тань, эхнэр тань, хадам ээж тань, нууц амраг тань. Энэ заавал түлхэж унгаах хэрэгтэй юм уу? Заавал. За юу яа? Чи юугээр бодоод байгаа бэ? Өөш. Чи хадам ихээгээ түлхээ юу? Үгүй юм байна шүү. Бод хэрэгтэй. За юу яа? Аль нэгэн сонгох хэрэгтэй. Нууц амрагыгаа шидээ да. Зүүтэй байна уу? Гэхдээ заяа хөөе. Архиж битээ уцтаараа заяа чи баатархаа хоош аа. Яаж бүдүү уулгаж ирж байгаа чи ууш аа? Чи ямар муухай амт бэ чи ууш? Миний мохтой чи яаж гэсэн байх вэ чи ууш? Миний стаавах биш миний хоо. Чи хавчаа үстэй чи ийм муухай таах. Би ч юм нэр яах вэ? Бидээс хаалхаа бидлээ бид чи. Нэвтрүүлэг үргэлжлэж байна. Үзэгчтэй. Нэвтрүүлэг үргэлжлэж байна. Ядагч болдоо. Баяр хүргэе. Та 5,000 төгрөг авчлаа. Эрхэм үндэд үзэгчтэй. XTV студиэс шинэ жилийн баяр зориулсан саятан болохыг хүсвэл хөгжин нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Та бүхэн сайхан баяр цагаараа. Баярлалаа. Хувцсны Липако Америк билээ усны таск руу орцгоё. За. Сайн байна уу та? Сайн байна. Сайн байна. Телевизээс авч байна. Бид нар ВАВ нэвтрүүлгийн шинэ жилийн баяр зориулсан тусгай дугаараас явж байгаамаа. Та ингээд өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцох зав байгаа юу? Ямар нэвтрүүлэг гинэ? ВАВ нэвтрүүлэг. Вау. Тэгээ бид бол ардчилсан нэвтрүүлэг штэ. Хоол өгдөг нэвтрүүлэг үү? Тэмээ тэг өгнө. Би орё. Одоо ингээд шууд явж таагаа. Бодно үү? Дагаад явцгаа. Би нэг хүнд явж байгаа. Гэхдээ манай нэвтрүүлгийн бас нэг дотоод журам байдаг л да. Ерөөсөө нэг л астан. Тэгээ нэг л хүн оролцсон. Орё. Би энэ хүнээс асуулаатай заяа. Би ганцаар явж байна. Тэгээ. Бодно. Одоо би та нар намайг битээ явчихсан. За. Одоо Эрхэм үзэгчтэй, ингээд өнөөдрийнхөө оролцогчийг зөмөөрөө Липако билээ усны тасгаас байжаараа. Битээ явчаарай. За. Липако билээ усны тасгаас цагаад өнөөдрийнхөө зочин өвлийн өгнөөр хувцсан бай гэвэл хэдхэн мөчийн дараа он солигдож 2005 он айслан гэрч байгаа учраас бид нар өнөөдрийнхөө зочин өвлийн өвгөн аваар хувцсан юм аа. Вау! Yeah! За ингээд бүгдээрээ ресторан руу орцгоё. Вау! Хөө яач гараач. Оо чи юу өмсөө вэ? Би чи бүр араач нь дахиад хийдээ ташчаад байгаа. За ах хоёрцоо. За орцгоё. Нэвтрүүлэг өргөжлүүлээ. Ор. Анаа байж. Ширээ аваад. За манай алтартан маань тааш сууж байгаа шүү нэ. За. Эрхэм үзэгчтэй. Манай нэвтрүүлгийн хамгийн оргил үе болох зочин оролцогч хоёр маань уулзахад бэлэн боллоо. Энэ бол гайхамшигтай уучрал. Энэ бол гайхамшигтай мөч. Энэ бол гайхамшигтай уулзалт. Тийм ээ, ингээд оролцогч алдартан хоёрыг одоо уулзуулъя. 3
2 1 0. Вау! Энэ хүн юм уу? Энэ манай зочин. Сайн байна. Бид таныг ойлгож байна л да, та бас жоохон тулгамдаа сандраад байгаа гэж магадгүй тийм ээ. Та сайн хар да. Манай зочин. Вау. Энд яахаа. Та юу хийдэг юм бэ? Хөвчгчин. Түүхэн кинонд нилээ хэдэн дөр бүтээсэн. Бид ингэж хүн зайлшуулж байгаа. Та ямар кинонд тоглосон юм бэ? Та мантуга тоглосон юм уу? Та хэний дүү тоглосон юм? Яагаад? Жи батлаа үгүй. Тэгээс уулз явдгүй юу? Нэг баатар, нэг том баатар. За одоо санаж байна. Тий, нэг нэгээс уулзсан байж байсан шүү дээ. Одоо сонслоо. Мөнх тэнгэрийн өвчин дараа үзсэн. Мөнх тэнгэрийн өвчин дараа Чингис хааны тухай кино юу? Бас тоглосон шүү дээ. Та бас тэрэндээ тоглосон юм уу? Та хэний дээр тоглосон юм? Та арай Чингис хааны дээр тоглосон юм шүү. Байлтааны хэсэг гардгүй юу? Байлтаа гараад. Аюул байлтаа гард юм. Санцаараа гэж магадгүй. Нэг ойдоор гэдэг төгсгөлдөө нэг унаг гэлтэхгүйд. Баах угсаан дунд ингээд. Оо тий. Нэг баатар хамдаа яацсан жий. Тий шүү дээ. Дэшиг харцсан гэж ядлаа. Одоо санаж гэнэ үү? Мэдж байгаа хөө. Тий нэг баатар хамдаа жад зулсан хөвчээд. Тэр та юм уу? Тэний таакли ягаад нэг баатар. Бадуу цаашаараа хөвчсөн байсан байх л та тий. Нуруугаас тэгээд би хамсараг байх л та. Та тэгтээ гоё хөвчтiin дээ цаашаараа. Гоё хийж байгаа гэж тэрсэн. Одоо таньж байгаа үстэй. Дайсыг зүгдэг үдсэн битээ. Та тоглосон юм уу? Тийхгүй бас байлдахгүй би тийм юм. Ягаад нэг халцсан толгоо цагаан давгаар авчаад хаяад явдаггүй юу? Та тэр гэж юу? Бишээ. Сэлэнтэйгээр орж гараад байдгүй юу? Ямар гэнэ тоглоно? Одоо манайх чи Японтай хамтарч Чингис хааны гэж байгаа сургатай байна. Одоо энэ Эрдэнэболгонгаа модон шануу гэдэг кино хэлүүлж өгч байгаа баатар, хонгороо загдуулж байгаа баатар. Ер нь л тийм гатуу дандаа том баатруудыг. Энэ баатар бий юм билүү? Дандаа баатар. Баатар гэдгсэн зүгээр нэг орой биш шүү дээ. Энэ наран туу зах дээр орж өгөх ямар үлтэй байгаа юм бэ? Сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна. Энэ таньжаа хаа. Энэ найз нагаамаа. Цуг явж байгаа юм шиг хөдөөнөөс ирсэн. Орхиод ирсэн байгуулад ирсэн. Таньжаа да баатар. Зэ. Ер нь бол анар юусан хаалтаа газар байна шүү дээ. Баатар үн баян гэж. Та одоо энэ сахлын тоглогчоод өрдөө төвлөж одоо. Өтөө авах уу? Сагал бити өөр. Бэйнд бити өөрчлөлт. Дүд амны харцанд бити өөрчлөлт. Баян загж байгаа. Ер нь жижиг хүний би царайг л өөрөө хийдэг. Харуулаад үгүй яг тэр баатрын харц. Тэр нүгэлтэй том ах харц. Энэ хүүхдээ ажина. Ой. Энэ яим хүүхд яаж мүцвэ? Тийм ээ. Ийм хүүхд юм үзэхгүй. Одоо хизэнээс кинонд орох гэж байна да. Одоо нэг мөнгө төгний асууж хийж өгдөө. Оо цаарэ. За завчаад. Японд авах уу, энд авах уу? Зураг авах. Хэмэд таалагдж байгаа шүү дээ. Хэвчээ жагаа. Нүгтүний мэдээлээ. Одоо манай сүүлийн хэдэн үеийн баатруудтай кино хийхгүй байна. Баатарт тоглох мартахгүй надаас өөр. Би ч одоо метр 70 өмгөн. Яг баатар тоглоод ирэхээр 2 метр болчихсон шиг. Тэгээ баатар уцаа өмсгөр тэр чи би томроод явчихсан. Та ч одоо метр 70-80 орчим хүн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгвэл тэгээд би чи дэлгэцэн дээр тэр 35 яг үнэ минь дөө. За бас. Бас ийм хүүхэд юм үзэхгүй. Чи яаж гэнэ энэ дүү битэй даа энэ онцгой. Босдоч. Ой. Ladies and gentlemen. Эрхэм үзэгчтэй. XTV-гээс та бүхэндээ зориулан бэлтгэсэн WOW нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. Эрхэм үзэгчтэй ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Та бүхэндээ шинэ жилийн мэндийг хүргэе. Wow! Эрхэм хүндэт үзэгчдээ X Music хөгжмийн нэвтрүүлгийн
Баярын тусгай дугаарыг хэлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарыг хөтлөгч Наран Солонгот миний бие та бүхэнд хүргэж байгаадаа таатай байна. Ингээд энэ цаг мөчийг та бүхэн надтай хамт уйдахгүй хөгжилтэй сайхан өнгөрөн гэдэгт би итгэж байна. Одоо ингээд та бүхэнд манай нэвтрүүлгийн уламжлал болсон шинэ нот булангаад танилцуулах гэж байна. Энэ булангаараа бид нар олонний дунд туйлын тариад байгаа. Маш том гайхамшигтай тоглолт хийн гэж амласан. Мөн рок pop урсгалд шинэ цохилт шин дисрэлтийг хийн гэж өөрсдөө яриад байгаа нэгэн хамтлагтай уулзахад бэлэн болоод байна. Энэ хамтлагийн нэр бол зогсолтгүй эргэх хүч. За одоо цөмөрөө энэ хамтлагийн бэлтгэл сургалтын дээрээс хийсэн сурвалжлагыг үзцгээе. Нэрээ нэг зүйлийг сануулга хэлэхэд би энэ ярилцлаган дээр шал өөр тэс самда энгийн дараахан Наран Солонго байх болно. За ингээд танай хамтлагийн авлагч нь хамтлагийн гишүүдийг танилцуулж байна. Ингээд хамтлагийн авлагч нь Окей, бомбор бата. Бомбор хамтлагийн ритм гитарист Бара. Сон гитарчко. Yeah, come on. Дочин этуме. Аргончин төтө. Баярлалаа. Тэгэхээр танай хамтлаг ер нь голчлаад ямар стилээр дуулна гэж бодож байна? Бидгээ өөрсдөө мэднэ. Этуме тодорхой шүү дээ. Стил баригдахгүй. Биш баригдсан шүү. Баригдахгүй шүү дээ. Одоо чи одоо өөрөө юу гэж бодож байна? Ямар стилээр? Би эднэр ямар стилээр тоглосон тэгээд би тэр стилээр нь тоглосон доо. Танай хамтлаг одоогийн байдлаар уран сандаа хичнээн дуутай болоод байна. За тэгэхээр манай хамтлаг одоо уран сандаа юу л да. Хэдүүлээ. Би яаж үт юм. Нэг дуу байгаа шүү дээ. Тэр чинь дуу биш нэг үг шүү дээ. Тийм шүлэг шүү дээ. Дуу шүү. Айн цохог дуу. Дуу шаал ондоо юм. Тэр дуу. Юу аав гэж төгөөд үгүй гараагүй болов. Тэр чинь болоо шүү дээ. Болоо нэгтэй холбоод илж гэдэг юм бол. Come on. Удахгүй фэнүү та бүгд бид бүхний бүрэн тоглолт концерт очих болно. За танай хамтлагийн дууны ай шүлгийг ер нь хэн биччихин зохиодгийг хаанаас дуугаа авдаг вэ? Өөртөө. Манай хамтлагын дандаа болж игэл өөртөө дотоод нөөц болцсон ашиглан яддаг. Дотроос ингээ үйлдвэрлэдэг байхгүй. Тий, их булгаасаа уран бүтээлээ. Тэгвэл шүлгийг хэн бичих вэ? Аднаас юу ч авах. Жишээ нь манай хамтлагийн шүлгийг бол хэвлээ. Бара. Шарун наригч Бара гэж. Манай шарун наригчаар тодорцсон байгаа хөгжмийг бол Очки. Яруу наригч хөгжмийн зохиолч очки. Бата. За танай хамтлаг одоо сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Дууч хэвтэн байна. Манай хамтлагийн ахлагч мэднэ. Хамтлагийн ахлагч. Аншрашки. Хамтлагийн ахлагч юу яадаг шүү дээ. Навдраас нэг ая орж ирэх гоо. Чихний аяа бодохгүй л тий. Ай зохиогч ачгүй. Надаа одоогдоо яг шүлэг ирээгүй бол тий. Шүлэг. Гөө түсээс санаа орж ирэхгүй байна. За ингээд танай хамтлаг анхныхаа тоглолтыг амьд хийх үү тий? Амьдаа. Ам барьж байгаа шүү дээ. Эрхэм өндөөсчтэй бид анхныхаа тоглолтыг амь тоглох болно. Бид амь бүхнийг илэрхийлэх болно. Амь дээр тоглох нь шүү үзэж тий. За та нар од мөн үү? Од биш. Од биш шүү дээ. Юу вэ? Одны юм шүү дээ. Болон баруу биш. Болоо шүү. Од мөн үү та юу гэсэн юм? Од гэдэг. Биш. Биш шүү. Олж ирсэн. Олж ирсэн. Юу юу ч гараад байх чи. Нэг шүү дээ. Хамтлагийн ахлагч харилцахгүй. Мэдхгүй. Онтраа. Наач гаргаад За ямар ч байсан та бүхэнд од болохыг хүсэн ерөө ингээд танай хамтлаг цаашдаа уран бүтээл өндөр амжилт хүсээд олон сайхан уран бүтээлээр үзэж олноо байцгааж байгаарай гэж хүсэн ерөө. Гаринарван хорооне гэж дуу байдаг. Тэгвэл бас гарын 5 хороо гэж кино байдаг.
Харин та бүхэн гарын 3 хуруу гэж сонссноо. Тэгвэл дуу төрсөн дөх булангаараа гарын 3 хуруу хамтлагийг танилцуулж байна. Дуу төрсөн дөх. Та гур бол бүр идэх залуу наснаас авахлаад өнөө хүртэл үргэж ингэж хамт уран бүтээлээ төрүүлж ирсэн биз дээ, тий. Тэгэхээр одоо та гурын хамгийн анхны уран бүтээл чинь яг юугаар эхэлж вэ? Гараагаа яг ямар уран бүтээлээр эхэлж вэ? Анхны уран бүтээл их үсвэр манай хэлсэн шүү дээ, мэ? Яг ч үл хэлсэн баг. Манай мэдчихэв манай анхны уран бүтээл битгүүрийн анхны уран бүтээл бол Одмаа гэж игээсэн шүү дээ, тийм ээ. Одоо түүхийн энэ хүн ихтэн дээ. Тэгэхээр энэ дуу яа төрсэн түүх их санал л да. Би чи юм харсан юм бол биччихдэг тийм. Яг угийг бичгийн хоог л доо. Одоо бичгийн яа багш бид нар чинь л одоо энэ бас төрсөн шиг байгаа. Тэгээд би нэг удаа усанд явж байгаад нэг хөрхөн нүдэн тэнгэрт хилэлцэх оддгийг санагдуулав. Од нь миний гэж цааш явах гэдэг. Та чи юм зохиолж байгаа юм шиг болоорой. Өө яг юм ороод ирээд шүү. Чанаа мадаж. Үг тасвал өгч биччихин гэсэн. Ийм 3 найз. Тэгээд би тэр охиндоо зориулж Отмаа гэдэг нэг сүлэг ороод ирсэн. Ай хийгээд би шатаад ороод ирд юм бэ? Наа чи зүгээр. Руугаас галтгооныхоо ай тавыг гаргаж яад. Ай. Бүгд нэг өдөр тэр галтгооны ай тавыг хагчаад аяас. Орой нээж авда. Ирүүний шилөө ууж. Баахан цаг бол манай ээж авд намайг ийм том хөгжмөн зохиол болно гэж яаж мэдэх үү? Тэр хүүхдээс юус мэдэх хүүхдээс. Одоо тэгвэл тэр анхныхаа уран бүтээлээс манай үзэгчтэй тайлбарлаад нэг сонирхол болно. Шосан чирээс. Энэ зогсож байгаа юм шиг. Одма Оли тундас нацга одма Оли тундас нацга одма Манай акусиктэй. Та гурын одоо сүүлийн үеийн одоо уран бүтээл бид бодсон. Одоо ингээд том бүтээл улс их орон даяараа дуулахаар тийм том бүтээл хийгээд бид нэр зорьсон. Хөгжим багтчих. Би энэ ачлуутай яриад энэ морин хуурын чуулгыг нэмэт тоглох гэсэн. Тэ морин хуурын чуулга сайн л та жам чул тоглоо. Арай цөөдөө. Би чиний амнаас яг ийм өнгө гарна гэж мэдсэн юм. Чи бидний санаа нэгддэг байхгүй. Дуурын оркестр, симфони оркестр тэр чигээр оруулж ирэл. Зато өчтөр орой вчера ночью да мне сон приснился мне, да, такой сон. Вроде бы такой, ну, морин урчик. 1000 морин урчик авчиж дээрс нэмээд им стадионд тийм ээ. Түүх цэнгэлтэхэд одоо тийм том оркестртай юм бүтээл болж тэгжээд сая энэ бидний босцсон мош. Энэ мош чинь тэгжээд ерөөс тийм байна. Тэгжээд сонсогдсон тийм байна. Хөш. Энэ хинэр дуулах. Дуучдын бол биес бодсоо. Манад олон сайхан дуучид байна. Говиатууд ард олон сайхан дуучид. Бидний бүтээлийг ганцны дуусан дуулаад чулна. Чулна. Би бодохдоо энэ бүх Монголын том дуучдыг бүгдийг зогсоож байгаа хоор маягаар. За ямар нэртэй бүтээл юм? Энэ бол намуу гэдэг бүтээл. Намуу сайхан л та. Чи аялгауыг зөвтэй болсон. Ялангуяа хөг энэ зөв юм шүү дээ. Энэ ахид төрөхгүй. Энэ хүү ахид төрөхгүй. Яа, үгний дааз, далааз тэр жинтэй орж ирж байгаа. Энэ ахид төрөхгүй. Би нэг 100 наслаас гэж боддог байхгүй юу? Энэ Монголын ард түмэн юм хин. Ийм хүү цөөхөн төрдөг байхгүй юу? Хайрламар байна. Бид гарч ингээд нэг яхад нэг манай энэ одоо энэ хөгжмийн зохиолч энэ алын шүү. Одоо энэ ловсон шарга хийх юм. Эдгээр чинь одоо юм хийж. Ловсон шарга энэ төр те том л доо биднээс том. Гарч ирж байна. Тийм ловсон шарга намайг үнэлтийн штэ. Сонсож байгаа маш. На Оли тундас нацга намона За
За ингээд манай энэ удаагийн дуу төрсөн түүх болонд маань оролцсон гарын 3 хураа хамтлагийнхандаа маш их баярлалаа. Та нарын цаашдын чинь уран бүтээлд өндөр амжилт хүсэн өрөө. Ханина наран салан ханина эдэн. Яасан та нар гайхсан уу? Яг л дээ би зүгээр л үсээ задгаад тавьчихсан. Бас дээр нь хувцас салчихсан. Амжилтсан байгаа зү. За одоо дараагийн буланд оръё. Дараагийн булан маань шин клип. Энэ удаагийн булангараа бид нар хачин сонин өөрмөц шийдэлтэй 1 2 3 4 5 клип үзүүлэх гэж бэлтгэсэн юм. Одоо үзүүлэх клип маань Дуучин Баясгалангийн Ээжийн минь яаж гүйцэхэртэй. Энэ клипийг байгуулагдаад удаагүй байгаа Мянгуучин студ хийсэн байна. Мянгуучин студ маань энэ клипэндээ ойролцоогоор 8 сая төгрөг зарцуулсан гин шүү. Тэгэхээр одоо цөмөрөө зөвхөн 500 мянган төгрөг зарцуулсан хэсэг байдгийн байна. Сонин байгаа биз? Энэ бол торгон хэлний зөвхт. Хуульцан яамнаас эфирт гаргахыг хориглоод байгаа нэгэн клип байгаа юм байна. Та бүхэнд сэнхүү үзүүлээ. Хүд битгээр. За дараагийн клипийг бага насны хүүхд үзэхийг хориглож байна. Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ зурагтнаасаа холдуулаарай. Хөөе мэдөө. Над бууцаа аваад мэдөө галтгооны хөрөнд ордоо. Гайхаад ахын байхгүй их ч хүн чамд юм хэлж вэ шүү. Ой болохгүй л аав нүдийн дарчээ. За энэ клипийн маань нэр нь бол 100 жил шамайган харилмар байна. Тэр хүн гэж хэлээд байгаа чинь. Жилийн тулд нэгэн клип бүтээжээ. Сонирхолтой нь тэр хоёр өөрсдөө энэ клипэнд тоглосон байна. Ингээд дурлалт клип баригддаггүй. Өвлийн эмэгтэйчүүд та бүхэндээ зориулаад мэдхэд илүүдэхгүй нэгэн клип X Music хөтөлбөрийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Та бүхэн эх ондоо аз жаргалаар дүүрэн бэлхэж алсын хараатай амьдраарай гэж X Music студийн хамт олноос хүсэн өрөөж байна. Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе. Сайхан баярлалаа. Шинэ жилийн баярын энэ үдэш манай нэвтрүүлгийг таалан зориулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд гарч байгаа 2005 он та бүхэнд аз жаргал, инээд баясгал, сайн сайхан бүхнийг ачрах болтугай. Уран бүтээлийн X1-ийн уран бүтээлчд бид та бүхэндээ шинэ жилийн мэд хүргэе.